Сайн байцгаана уу? Наг наран гарав гэдэг миний YouTube channel тавтай баярлалаа. За өнөөдөр бичлэг дээр бид нар юу ярих вэ гэвэл хэрхэн сонирхолтой хүн болох вэ? За сонирхолтой хүн байна гэдэг бол маш гоё, маш сайхан зүйл. Сонирхол татам хүн байна гэдэг бол ер нь бол хүний амьдралуудын мэдэрч болох хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг нь. Бараг энэ хорвоогийн хүн болгон сонирхол татам, сонирхолтой хүн байхыг хүсдэг. Гэтэ энэ дэлхийн хүн болгон харин сонирхолтой байхын тулд хийх хэрэгтэй зүйлүүдийг нь хийхийг хүсдэггүй. Сонирхолтой болно гэдэг бол маш их цаг хугацаа орж, маш их энерги зарцуулдаг, маш хэрэгтэй ач тустай хөрөнгө оруулалт юм. Та сонирхолтой болно гэвэл маш олон зүйл дээр энэ амьдрал дээр амжилт олж чадна. Жишээ нь бизнес дээр ч бай, ажил хийхдээ ч бай, олон найз нөхдөдтэй болох ч бай. Хаагурч явсан хүн болгонд нэр хүндтэй байх, алдартай байх. Гэмт хэрэгтүүдийн барьцаанаас ч гарч чадна та сонирхолтой хүн байвал. Тийм болохоор сонирхолтой байх нь маш ач тустай хэрэгтэй скил юм. Харин та энэ хэрэгтэй ач тустай скилийг авах бэлэн үү? Мэдээж бэлэн байх. Гэтэ бүр жинхэнэ асуулт нь та энэ скилийг авахын тулд хэрэгтэй зүйлсүүдийг хийхэд бэлэн үү? Хэрвээ бэлэн биш бол бэлэн болсны дараа хүрээдэр, хэрвээ бэлэн бол эхэлцгээе. Хэрхэн сонирхолтой хүн болох вэ? За, ер нь сонирхолтой хүн байна гэдэг чинь мэдээж бусдын анхаарлыг, сонирхлыг нь татахыг хэлдэг юм. Тэгээ бусдын анхаарал, сонирхол өөртөө татна гэдэг бол юу хийх вэ гэвэл мэдээж хүн сонирхолтой юм хийж үзэх хэрэгтэй. Сонирхолтой юм үзэж, сурж, харж, сонирхолтой юм experience хийх хэрэгтэй. Гэхдээ сонирхолтой байх нь ганцхан энэ зүйлсүүдээс хамаарахгүй. Ганцхан сонирхолтой юм experience хийж, сонирхолтой юм хийж, сонирхолтой юм харж сурахаас биш, харин бас та бусдын амьдралыг хэрхэн сонирхож, хэрэг бусдын амьдралыг та сонирхож чаддгаас хамаарах юм. За энэ маш сонир санагдаж байгаа ч энэ бас маш үнэн юм. Хүн өөрийг нь болон өөрийнх нь амьдралыг нь сонирхсан хүнийг илүү сонирхолтой гэж үздэг. Тийм болохоор та бусдын амьдралыг нь сонсож, чихнээсээ сонирхож, чихнээсээ мэдмээр байгаа бол тэр хүн таныг сонирхолтой гэж харна. Хүн болгонд өөрийг нь амьдралыг нь соргосон, өөрийнх нь амьдралыг мэдмээр байгаа, өөрийнх нь талаар сонсомоор байгаа хүнийг сонирхолтой гэж хардаг. Та хинч байсан бэ? Майкл Джексон ч байсан бэ? Леброн Джеймс ч байсан бэ? Сансар удантаж үзсэн ч вэ? Арслантай зодтолдож үзсэн ч вэ? Та байнга өөрийнх нь талаар яриад байвал хинч таныг сонирхолтой гэж харахгүй. Та хэрэг чухал, хэрэг сонирхолтой юм хийсэн ч вэ? Та байнга өөрийнх нь талаар яриад би ингэсэн, би тэгсэн, би энэ хийсэн гэдэл хинч таныг сонирхолтой гэж харахгүй. Харин яг эсэргээрээ нөгөө хүнээс сонирхож, чихнээсээ анхаарал сайтай сонсоод нөгөөний талаар мэдвэр байгааг харуулж чадвал тэр хүн таныг яг эсрэгээрээ таныг сонирхолтой гэж үзнэ. Та өөрхөн талаар бараг юу ч хэлээгүй, харин ч нөгөөнийхний талаар мэдмээр байхад таныг сонирхолтой гэж үзнэ. Яг тэгэл ихэнх хүмүүс өөрсдөө талаар ярих, өөрсдөө талаар сонсох дуртай. Хүн болгонд их дуртай. Зарим тийм биш гэж худлаа ярьж иж магадгүй, гэхдээ хүн болгоо. Би ингэх маш их дуртай худлаа яриад яг уу гэхдээ энийг бас жоохон дархан сайн байдаг. Тэгээд өөрхөн талаар байнга яриад сонсоод байхын оронд нөгөөнийхээ талаар ярьж сонсч нөгөөнийхээ талаар амьдралыг мэдмээр байвал та сонирхолтой болно. Тэгээ энэ дэлхий дээр мэдээж өөрхөн талаар ярих дуртай, өөрхөн талаар сонсох дуртай ийм олон тоонд гинт дунд нь нэг өөрийнхөө талаар ярих биш, өөрхөн талаар ярих биш, таны талаар, таныг сонсвол таныг сонирхож байгаа гараад ирвэл мэдээж нүүрс дунд хар тэрбум нүүрс дунд гид нэг алт гараад ирсэн мэт санагдана. Тийм болохоор та бусдыг сонирхож, бусдын амьдралыг сонсож, бусдын амьдралын өөрсдийнх нь амьдралын талаар ярмаар байвал тэд нэр илүү сонирхолтой гэж үздэг юм. Сонирхолтой байна гэдэг чинь ганцхан өөрийнхөө болсон зүйл биш, өөрт чинь болсон тохиолдлууд, өөрийнхөө зүйлсүүд, өөрийнхөө мэддэг зүйл, өөрийнхөө хийж үзсэн юмнуудыг ярьж хуваалцах биш. Бусдын тийм юм, бусдын хуваалцаж үзсэн юм, бусдын хийж үзсэн юм, бусдын сурсан юм, бусдын сонирхдаг зүйлсүүдийн талаар ярьж иж бид сонирхолтой болдог.
Та хүнтэй ярьж ивэл чинь хоббинуудын асуу. Дуртай зүйлүүдийн асуу. Юу их дуртай вэ? Ямар хоббитэй вэ? Юу хийдیں? Ямар шин ажил хийдیں? Ямар шин тэр нь яагаад тийм юм? Юу юм гээд дуртай зүйлсийн талаар хуваалцаж асуу. Зөндөө юм байна. Түсийн бүр та сайн сонсож, ихнээсээ сайн сонсож, сонирхож, сонсч ич нөгөө хүн чи таныг сонирхолтой гэж харна. Тэгээд та яг сайн сонсож чадхаа мэдэхгүй байвал одоо яг өмнөх бичлэг нь байгаа. Хүнийг яаж сайн сонсох вэ? Энэ дээр ороод та үзээрэй. Тэгээд хүн болгонд сонирхолтой зүйлс байдаг. Хүн болгонд хийж үзсэн зөндөө зүйл байдаг. Хүн болгонд таны мэдэхгүй зүйл байгаа. Хүн болгонд сонирхолтой түүхүүд байгаа. Тэгээд хүн болгонд иймэрхүү зүйлүүд байдаг гэдгийг та санаж иж бусад хүмүүстэй харилцаарай. Бус ийм хүн болгонд ийм сонирхол татсан зүйл, хүн болгонд ийм гой зохиолцсон зүйл байдаг гэдгийг та санаад тэднийхэн талаар яахыг хичээгээр. Ганцхан өөрсдөө талаар биш, тэдний сонирхолтой юмнуудыг ярьж иж та улам сонирхолтой болох юм. Дейл Карнегийн хэлсэн шиг сонирхолтой болохын тулд бид сонирхох хэрэгтэй. За дараа нь бид сонирхолтойхын тулд юу их хэрэгтэй вэ гэвэл бид нар залхуурж хөвтөх биш, идэвхтэй байх хэрэгтэй. Та залхуурж хөвтснээс өөр юу ч хамаагүй хийвэл хэд дахин сонирхолтой болно. Чин та ингээд өдөр болгон залхуурж хөвтэйл, орондоо хөвтэйл, диван дээр суугаад утсан хараад суугаад байвал хинч таныг сонирхолтой гэж харахгүй. Та тэрний оронд ингээд хэдэн минут, хэдэн цагаар ингээд диван дээр ингээд хөвчих хооронд гараад бүр хэдэн минут, 5 минут ч гадаа алхаад ирэхэд та залхуу хүний хажууд харьцуулбал хамаагүй сонирхолтой хүн гэж харагдах болно. Яг гэвэл залхуу хүн яаж ч сонирхолтой болохгүй. Тэд нар юу ч хийдэггүй, амьдралд нь юу ч тохиолдоггүй, ямар ч сонирхолтой юм хийдэггүй. Тэгээ идэвхтэй биш болохоор, залхуурж ивддэг болохоор сонирхолтой юм гэж байхгүй тэдний амьдрал. Тийм болохоор та залхуурхаа болоод гарч босоод юм хий. Зөндөө юм байна штэ энэ дэлхий дээр. Ном унш, яв сонирхолтой юм, дасгал хийц. Гадаа гарч алах, хүмүүстэй танилц, хүмүүстэй ярилц зөндөө юм байна энэ дэлхий дээр хийх. Гол утга нь бол бид нар залхуурж ивдэхээс илүү идэвхтэй байвал бид нар сонирхолтой байна. Залхуурж ивдэх биш, идэвхтэй бай. За дараагийн бидний хийх ёстой зүйл бол мэдээж хамгийн мэдээж нь юу гэж бодож байна? Мэдлэгтэй авах хэрэгтэй. Бид нар ном унших хэрэгтэй. Зөндөө юмны талаар мэдээлэл мэдлэгтэй авах хэрэгтэй. Ялангуяа та өөрийнхөө дуртай сонирхдаг зүйлс улам сайн сурж тэр тал дээр улам их мэдлэгтэй болоод улам их эксперт болоод тэгэх тусам та өөрийгөө бусдаас ярлуулж өвөрмөц суулгаж байгаа юм. Таныг амар их мэдлэгтэй, нэг юм дээр амар гүнзгий мэдлэгтэй одоо нөө Титаникийг мөрөгдөг мөс шиг тийм хүн одоо зүгээр энгийн нэг дээр нь хөвж идэг мөстэй харьцуулбал мэдээж хин илүү сонирхолтой байх. Мэдээж та яг л та юм нэг юмний талаар ч хэдэн ч юмний талаар маш гүнзгий мэддэг, маш олон мэдлэгтэй. Жишээ нь зүгээр нэг энгийн хүнтэй харьцуулбал мэдээж энгийн хүнийг бодвол тантай яриул хамаагүй сонирхолтой. Яг л нэг юмний талаар ингээ гой гүнзгийрээ ярьж чадна. Гэтэ энгийн зүгээр бүх юмнуудыг энгийн жижиг мэддэг хүнтэй яриул юун дээр ч гүнзгий ярьж чадахгүй. Тэд нар зүгээр л ингээ мэддэг юм дуусчаан тэр үедээ. Тийм болохоор та маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. Маш их юм сурж, үзэж, маш их юм мэдэх хэрэгтэй. Маш их мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ном унш, та артикл унш, та YouTube бичлэгүүд үз. Энэ дэлхий дээр зөндөө сурч мэдэх зүйлс. Бүр бидний бүгд нийлээд ч сурч чадхааргүй зөндөө зүйлс байгаа. Тийм болохоор та тэдрийгээ сонгоод сайн сураад өөрийгөө сайн мэдлэгтэй болгох хэрэгтэй. Жишээ нь та машин дуртай байв, жишээ нь та тоглоом дуртай байв, жишээ нь та мөнгө олох дуртай байв. Тэднийхэн талаар та маш сайн өөрийгөө улам их мэдлэгтэй болоод улам их тэрийг өөртөө бүр эксперт болж иж та бүр сонирхолтой хүн болох болно. Мэдлэгээ сайжруул, мэдээлэлээ сайжруул. Та энэ тархиа улам томсгоод улам их юм сурж иж та сонирхолтой хүн болно. Бид сонирхолтойхын тулд бас нэг юм хийх хэрэгтэй. Маш чухал. Өөрийнхөө байх. Бусад хүмүүс шиг байх гэдэг шаардлагагүй. Та бусдыг дуурайж, бусад хүн шиг амьдарч, бусад хүний нормал гэж үздэгээр баймаар байвал та яасан ч сонирхолтой байж чадахгүй. Та бусад хүн шиг нормал амьдарч, бусад хүн шиг адилхан царай гаргаж, бусад хүнтэй адилхан өөрийгөө нууж, ингээл бусдын ингээ нормал гэж үзэж байгаа байвал та өөрийгөө энгийн л арга дэргэжил байлгаж чинь гэсэн үг.
хүн яаж сонирхолтой, жихнээсээ сонирхолтой байдаг вэ гэхээр өөрийгөө хэн бэ гэдгийг жихнээсээ илэрхийлж, жихнээсээ харуулж, өөрийгөө ямар хүн гэдгийг жихнээсээ энэ дэлхийд харуулдаг юм. Энэ дэлхийн мэдээж хамгийн алдартай, хамгийн сонирхолтой хүмүүс нь та одоо бодоод үзтээ. Юугаараа сонирхолтой вэ? Мэдээж тэд нар амар юник, өвөрмөц, бусад хүмүүстэй адилхан биш. Харвас шал бусад хүмүүсээс өөр. Ингээд одоо гадаа гараад гудамжинд таарахаар хүнтэй адилхан биш. Харвас өвөрмөц болоод тэд нар маш сонирхолтой хүмүүс байгаа. Та хэрвээ тийм хүн болмоор бол бусдыг битгий та. Өөрийнхөөрөө бай. Бусад хүмүүс шиг байх гэдэг хэрэггүй. Энэ олон нийтийн нийгэм шиг нормал гэдээ байх гэдэг хэрэггүй. Та өөрийгөө жигтээсээ хэн бэ гэдгийг бусдад харуулж өөртөө үнэнч бай. Өөртөө үнэнч байж ч та сонирхолтой байна. Аз тань нь шүү дээ. Энэ дэлхий дээр ихэнх нь өөрийнхөөрөө байж чаддгүй. 90% нь 99% нь ч өөрийнхөөрөө байж чаддгүй. Бусдын нормал гэж хэлсэн шиг энгийн байх гэж үздэг. Өөрийгөө нууж явдаг хүмүүс. Тийм болохоор та эдрийн дунд яг өвөрмөц бүр нүүрс дунд алчиг гарч ирмээр байвал та өөрийнхөө бай. Бүр өөрийгөө л өөртөө л үнэнч бай. Та өөрийнхөө л бай. Бусдыг дүүрэх гэж ямар ч шаардлагагүй. Тэгжээс та сонирхолтой хүн байх болно. Хэрвээ та өөрийгөө тийм сонирхолтой хүн биш, би өөрийгөө байсан ч нэг сонирхолтой хүн биш гэж бодж ивэл худлаа. Та маш сонирхолтой хүн. Би таныг мэдчихээн. Та удлаа өөрийгөө сонирхолгүй гэж хэлээд байна. Сонирхолгүй хүн гэж байхгүй. Энэ дэлхий дээр хүн болгон өөр юм үзэж туршиж хийсэн, өөрөөр амьдралын experience, world view-тэй хүн болгон сонирхолтой. Та өөрийгөө сонирхолгүй гэж бодж ийл худлаа. Гэтэ та жихнээсээ өөрийгөө бүр сонирхолгүй тийм хийж үзсэн юм байхгүй гэж бодж ивэл дараагийн алхам руу орцгоё. За энэ бол хамгийн мэдээж алхам. Бид сонирхолтой байхын тулд юу хийх хэрэгтэй вэ гэвэл мэдээж сонирхолтой зүйлс хийх хэрэгтэй. Сонирхолтой юм үзэж, хийж, турших хэрэгтэй. Та улам сонин, хачин, шин сонирхолтой зүйл хийж, experience хийх тусам хүмүүсийн сонирхлыг соронз мэд татаж чадна. Сонирхолтой байхын тулд та сонирхолтой юм хийхгүй л бол өөр яаж сонирхолтой байх вэ? Сонирхолтой. Үгэнд нь байгаас тэ. Сонирхолтой хүн байхын тулд бид нар сонирхолтой юм хийх ёстой. Уйтгартай, энгийн, boring биш сонирхолтой юм хийх ёстой. Хүссэн зүйлүүдээ хий. Хийхээс айсан зүйлүүдээ хий. Суршид үзмээр байгаа бүх зүйлээ хий. Тэгээ очиж тэр охиноос гоо дугаарыг асуу. Тэр бандаас очиж дугаарыг асуу. Зөндөө хийх сонирхолтой зүйлс байна. Та тэдгийг хийх гэж хичээ. Бүгдийг хий. Сонирхолтой болохын тулд сонирхолтой зүйл хийх хэрэгтэй. Та ингэж өөрийгөө сорж сонирхолтой амьдрахгүй бол бусад хүмүүс таныг сонирхолтой гэж харахгүй. Та өөрийгөө сонирхолтой гэж харахгүй. Яг тэгвэл сонирхолтой юм хийхгүй л сонирхолтой байж чадахгүй. Тэгээд бас сонирхолтой юм хийж туршиж үзэх юм бас юунд давуу талтай вэ гэвэл бид нар тэднийг бусад хүмүүст маш гоё үлгэрчлэн ярьж бусад хүмүүст гоё ингэж experience-а хувааж ярил биднийг улам их сонирхолтой болдог. Хүмүүсийн experience-ийг сонсох үнэн дуртай. Гэтэ нэх ингээд байнга өөрийгөө яриад байнга өөрийнхөө experience-ийг яриад мэдээж муухай бид байна гэсэн тэ өмнө тэрнтэй тийм болохоор та яг тийм сонирхолтой зүйлүүдээ тэгээ яг гоо сонирхолтой юмнууд хийгээд тэдний сонирхолтой тэр адал явдлуудаа өөртөө хадгалж чаад яг ингээд гоё тааруулаад тэднийг хүмүүстэй хуваалцвал та бүр амар сонирхолтой болно. Сонирхолтой юм хийж байгаа тэднийг хүмүүстэй хуваалц. Тэр бол ер нь бол хамгийн амархан сонирхолтой байх арга юм. За, дараагийн алхам бол яг өмнөхтэйгээ холбогдуулан бид нар сайн үлгэрч байх хэрэгтэй. За та одоо бас баах юм хийжлээ, баах юм үзлээ, баах юм хийж үзсэн, баахын туршлаа, баахын experience авлаа. Ингээд таныг шууд сонирхолтой болгочихгүй. Үгүй, мэдээж үгүй. Ганцхан та өөртөө энэ сонирхолтой зүйлсээ байлгаад байвал хинч таныг мэдэхгүй шүү дээ юу хийснийг ч. Тийм болохоор бид сонирхолтой байхын тулд сайн үлгэрч байх хэрэгтэй. Эдрийг хүмүүст зөв хуваалцаж, зөв илэрхийлж, зөв үлгэрчлэн ярих хэрэгтэй. Ихэнх хүмүүс найзтайгаа ярихдаа ч бай, танихгүй хүнтэй ярьж ч бай, ихэнх хүмүүс зүгээр энгийнээр л эсвэл хаяа бүр айр уйтгартай л үйл явдлаа ярьж илэрхийлж чаддаг. Зүгээр л айр энгийн хүмүүс бүр сонсоод тэрэнд нь унтцдаг. Зарим хичээсэн ч бүр сайн үлгэрч байж чаддгүй.
Ийм хүмүүс бүр хамгийн адал явдалтай, хамгийн сонирхолтой үлгэр ярьсан ч, Билл Гейтстэй бокстож үзсэн ч, Майкл Жаксны малгайг нь хусч байсан ч сайн илэрхийлж үлгэрлж чадахгүй. Тийм хүмүүс бүр ямар ч гоё сонирхолтой тохиолдсон. Бараг хүмүүс тэднийг сонсвол 10 цаг математикийн лекц сонссон юм шиг санагдана. Тэгэхээр хүн яаж энийг өөрийгөө илэрхийлж, өөрийгөө story tell хийж, өөрийнхөө юмнуудаа илэрхийлж, үлгэрчлэн ярих нь маш чухал байна. Тэгэхээр та бусдын анхаарлыг, сонирхлыг өөртөө зүр жигнэсээ татмаар байвал та тэр сонирхолтой хийсэн зүйлүүдээ маш сонирхолтойгоор илэрхийлэх хэрэгтэй. Зүгээр юм энгийнээр зүгээр л байдаг юм шиг ярьж болохгүй. Хүмүүс сайн үлгэрч хүнээс бүр ямар ч үдгэртэй төгс сонссон бол ямар ч энгийн юм хийсэн яг л кино үзсэн мэт санагдаж байна. Бүр зүгээр дэлгүүр ороод хүмүүс авсан ч тийм уйтгартай юм байсан ч бүр сонирхолтой болгож бусдын анхаарлыг татаж авахаар хэлж чадна. Ямар ч хамаагүй түүх байсан, адал явдлаас үлгэрээсэн та тэрийг маш сонирхолтойгоор илэрхийлж, маш гоёор бусдын анхаарал сонирхол татмаартай илэрхийлвэл маш сонирхолтой юм байж чадна. Та тэгээ яаж маш сайн storytell хийж байгаа, storytell хиймээр байгаа, яаж ингэ бусдад энийгээ сайн сонирхолтойгоор гоёор илэрхийлж сурах вэ гэвэл интернетээр зөндөө байгаа. Номнууд байна, бичлэгнүүд байна, интернетээр зөндөө артиклүүд байна. Ирээдүйд би энэ талаар бичлэг хийж магадгүй юм. Энэ нь маш чухал шүү сонирхолтой байхын тулд. Ганцхан сонирхолтой зүйлс хийлээгээд та сонирхолтой болохгүй. Тэдрийгээ сонирхолтойгоор бусдад хуваалцах хэрэгтэй юм. Бидний бас нэг сонирхолтой байхын тулд чухал юм бол ер нь бидний энерги гэдэгтэй хамаатай. Бидний инээд хөгжил сайтай байх хэрэгтэй. Одоо хүн инээд сайтай хүмүүсийг ууртай царайлаа сууж байгаа хүмүүсээс мэдээж 10,000 дахин сонирхолтой гэж үзнэ. Та мэддэг хэдэн онгойч бай, ямар нэгэн инээдтэй юм тохиолдсон ч бусдыг инээлгэж сурахтай. Бусдыг инээлгэж. Танд хэдэн мэддэг онгой байсан ч бай, ямар нэгэн инээдтэй юм тохиолдсон ч та тэднийг ашиглаад бусдыг яасан ч инээлгэж хөгжилдүүлж сурах хэрэгтэй. Та хэдэн бэлэн сайн мэддэг онгойтой бол инээлгэх таны мэддэг хэдэн зүйлс байр бүр сайн. Бусдыг инээлгэж хөгжилдүүлж чадчихвэл та өөртөө тэр доор нь дуртай болгож өөртөө хүмүүсийн сонирхлыг татаж чадна. Одоо бусад хүмүүсийг инээлгэж ийж, бусад хүмүүстэй хөгжилж ийж, бусад хүмүүстэй хамт ийм гоё энергитэй юм сайн инээдтэй хөгжилтэй тийм энергитэй ээж та бусдын сонирхлыг татаж чадна. Одоо ингээл ууртай царайлаа суугаад байвал хинч таныг сонирхолтой гэж харахгүй. Сайхан хөгжилдөх хэрэгтэй. Тэгжиж та сонирхолтой байна. Гэтэ ганцхан бусдыг инээлгэх биш, бусдыг хөгжилдүүлэх биш. Бусад хүмүүсийн жишээ нь хэлсэн оногоо бусдын хүмүүсийн хэлсэн зүйлүүдээр та бас өөрөө маш сайн сонирхолтойгоор хүлээн авч маш хөгжилтэй байх хэрэгтэй. Бусад хүмүүс хажууд жаангаа хэллээ. Та тэгээд тэрэнд маш гоё инээх хэрэгтэй мэдээж. Гэхдээ худлаагаар инээгээд байвал мэдээж тэнэг харагдана л та тий. Жихнээсээ инээгээд жихнээсээ хөгжилтэй бусдад тий гой санагдуулна шүү дээ. Тэр чинь мэдээж хүн ойнгонд ч инээгээд байл гой санагдана. Тийм болохоор та сонирхолтой байвал бусдыг инээлдэг, бусдын ойнгонд инээ яас ч хамаагүй хөгжилдөх хэрэгтэй. Хөгжилтэй байж ижил тэгээ инээд сайтай байж ижил маш сонирхолтой болно. Одоо жишээ нэг хүн аймаг гоё инээдтэй мэнээр бусад хүмүүс нь сайхан хажуугаар инээлдэг биелгээ хөшөөд авч явах нэг хүн ингээд бүр ууртай царилаа хараад байл нөгөө нь мэдээж энэ одоо өгснээ хараад байгаа гэж бодно шүү дээ. Тийм болохоор та юун дээр ч байсан сайхан эерэг тийм гоё позитив тийм гоё хөгжилтэй тийм энергитэй байх хэрэгтэй. Хүн болгон тийм инээдтэй тийм гоё хөгжилтэй сайхан энергитэй хүмүүсийн хажууд байх дуртай. Тэдрийг мэдээж илүү сонирхолтой хүн гэж хаа. Та ингээ ихэнх хүмүүс шиг одоо годомжинд байдаг шиг юм ууртай царайлаад надад юусэн хамаагүй гэсэн царайтай явж ивэл хинч тань сонирхолтой гэж харахгүй. Та сайхан хөгжилдөж инээж сурах хэрэгтэй. Сайхан позитив энергитэй тийм хөгжилтэй хүн байж ш та сонирхолтой хүн байж чадна. За тэгээ өнөөдрийн минь бичлэг үзсэндээ баярлалаа. Жого урт бичлэг болсон байж магадгүй. Одоо хүртэл үзсэн бол тань маш их баярлалаа. Маш олон юм сурсан гэж найдаж байна. Хэрвээ та ийм олон юм сурвал та комментэн дээр яг хамгийн чухал нь аль нь танд хамгийн чухал байсан бэ гэдгийг бичвэл танд өөрт чинь цээжлэхэд илүү амар бусад хүмүүст бас илүү их туус болно. Тэгэд энэ бичлэг танд таалагдах юм бол та лайкийн дараад тэгээд та энэ бичлэг дээр ерөөсөө өмнө миний чаналд ирж байгаа бол subscribe дараад тэр хонхны тэр зураг шиг юм дээр нь дараад тэгээд та миний дараагийн бичлэгийг хамгийн түрүүнд үзэж чадах боломжтой. За эдгэрсийг
ганцхан сонсоод үзэх биш, эдүүсийг жигтнээсээ та хэрэгжүүлж иж сонирхтой болно. Тэгэхээр та эдүүсийг бүгдийг сайн хэрэгжүүлэх хичээгээрэй. Би тантай дараагийн бичлэг дээр уулзцгаая. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн бичлэг дээр уулзцгаая.